Masters-ийн 20 дугаар ангид or 19 дугаар ангид тавтамаар л яг аль нь гэдгийг сайн санахгүй байна. Тэгээд өнөөдөр би жайл байна. Тэгээ өнөөдөр манай найз зочноор 3 удаа ирсэн байгаа. Тийм. 3 удаа 3 дахь захиалаа ярих чинь. Тийм. Тэгээд энэ удаад бид хоёр ямар захиалыг сонгож авсан бэ гэхээр Солонгосын Нобелийн шагналтай ханган гэж захиалчин цагаан алтан буюу vegetarian гэд захиалыг сонгож авчирсан байгаа. За энэ нь болохоор Монголд худалдаалагдж байгаа Мон судрынхан орчуулж гаргасан ном байна. За энэ номыг ярихаас өмнө ханганыг ягаад сонгохоор бас яри. Ханган нь болохоор ерөнхийдөө ханган өмнө жил Нобелийн шагнал хүртсэн зохиолч байгаа. Тэгээ Азаас Нобелийн шагнал утга уран зохиолтоор Нобелийн шагнал хүртсэн 8хан зохиолч байдаг. Тэгээд тэрний анхны эмэгтэй Аз, анхны Солонгос зохиолчороо доторсон байгаа. Тийм болохоор ерөнхийдөө бол ханганы зохиолууд өмнө жилээс дахиж худалдаалагдаад ер нь илүү их хүмүүс уншиж эхэлсэн байгаа. Тэгээд хамгийн алдартай зохиолууд нь гэх юм бол цагаан алтан байна. Дээрээс нь нөгөө юугээ зохиолнод штэ Human Acts гэд иймэрхүү зохиолууд нь хамгийн их алдартай болсон. Тэгээд ханган нь ерөнхийдөө яг ямар бичвэрээрээ алдартай болсон бэхээр улс төрийн бичвэр ер нь их бичдэг. Тэгээ улс төрийн бичвэрийг яг эмэгтэй хүний өнцгөөс харуулж бичдгээрээ алдартай. Тэгээд зохиолч байгаа талаар нэг жоох ярих уу. Тэгээд за зохиолч маань болохоор 1970 онд Солонгос төрж өссөн. Тэгээ Гуанжо гэдэг хотод төрж өссөн. Аавнаас адилхан зохиолч хүн байгаа. Гэхдээ аав нь бол хангаанд хизээч зохиол бичих, яаж зохиолч болох талаар ерөөсөө зааж байгаагүй гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол төрөлхийн зохиолч хүн гэсэн. Тэгээ өөрийнх нь 2 дүүнээс зохиолч. Тэгээд ханганы амьдралд бас хамгийн том болсон үйл явдал нь би Гуанжод өссөн гэж хэлсэн шүү дээ. Тэнгүүд Гуанжо ч нөгөө 1980 онд Чудуан гэдэг нөгөө ерөнхийлөгчийнхөө эсрэг нөгөө оюутнууд босоод диктаторынхаа өмнө нөгөө цэргийн диктаторийнхаа өмнөөс нь босоод оюутнууд тэгээд тэр олон оюутнуудыг цэргийн хүчээр дарж авч байгаа тийм аимшигтай үйл явдал болсон шүү дээ. Тэрийг болохоор ханган яг 10 настайдаа ингээд хажуунаас нь харж исэн. Тэгээд тэр 10 настайдаа тэгж харсан тэр олон үйл явдал тэгээд тэрний артаас нь болж байгаа aftermath байгаа шүү дээ. Одоо нөгөө арт нь гарч иж байгаа тэр харуулсал тэр бүгдийг өөрөө туулж өссөн. Тэгээд тэр нь өөрийнх нь одоо зохиол бичих бичвэрт нь тэгээ сэдвүүд нь нөлөөсөн. Тэрнийх нь хамгийн том нөлөөлөл нь Human Acts гэдэг зохиол дээр нь гарч ирж байгаа байхгүй. Тэр Human Acts нь болохоор нөгөө 1980 оны Гуанжогийн үйл явдлыг witness хүний өнцгөөс бичсэн гэдгээр алдартай. За тэгээд ерөнхийдөө бол өөрөө багасаа зохиол бичдэг байсан. 20 нас хүрээд нөгөө нэг ийм хэвлэлийн газруудад богино хэмжээний бичвэрүүд өгч явуулдаг байсан. Тэгээд хамгийн анхных нь зохиол нь болохоор Love of Yesu гэх зохиолоо 1995 онд бичижсэн юм байна. За тэгээ хамгийн түрүүнд дэлхийд дахин төрсэн зохиол нь яг энэ цагаан алтан. Тийм цагаан алтан. Тэгээ энэ болохоор 2007 онд бичигдсэн хэрнээ 2015 онд англи хэл рүү зохиолохгүй. Тэг бид нарт болохоор 2024 онд Монгол энэ жил л Монгол жил рүү орчуулсан ном биш үү? Өмнө жил болсон юм. Тэгээд энэ зохиолын бас сонирхолтой ер нь ханганы зохиолтой сонирхолтой зохиол нь болохоор нөгөө өмнө Солонгосын эмэгтэй ерөнхийлөгч байсан шүү дээ. Шоронд ордог уу? Тийм, шоронд ордог ерөнхийлөгч чинь аав нь тэр чудаан ахгүй юу? Цэргийн эргэлт хийдэг. Үгүй цэргийн эргэлтийг хүргэдэг. Тэр хүн чинь болохоор яадаг вэ гэхээр тэр эмэгтэй өөрийнхөө үед байхдаа хідэн зохиолчдыг ингээд нөгөө censorship буюу нийтэд хүрэхгүй гэд гаргаад ирсэн байсан. Тэрнийх нь нэг нь ханган байсан. Тэр үедээ. За тэгээд одоо хэдүүлээ зохиол хагадлаар ярих уу ерөнхийдөө бол за тэгээд яг зохиолч маань бас яг тэрнээс өмнө хэлэхэд бас өөрөө жоохон биеийн өвдөддөг хүн юм байлээ. Ингээд тийм царайг нь харахад ер нь бол жоохон нэг тийм суул биетэй юм шиг ер нь бол харагцсан. Тэгээд толгой нь ер нь гинт ингэж ихээр өвддөг. Тэгээд өөрөө бас нэг хүүтэй тэгээд өөрөө нөгөө зохиол шүүмжлэгч хүнтэй суусан юм билээ. Тэгээд одоо хүүтэй тэгээд тэр хоёр одоо болохоор нөгөө номын дэлгүүр ажилладаг гэсэн хамтдаа. Гэтэ яг зохиолч хүний баг суух төгс хүнд баг зохиолч шүүмжлэгч юм шиг тий. Би биенийхээ яг ажилд амар ер нь шууд бишээр ч гэсэн ингээ амар нөлөөтэй ер нь бол хүмүүс юм биш тий. За тэгээд цагаан алтнаа ярий. Надад тэгтээ чамаас нэг асуух асуулт энэ. Чи ингээд анх энэ номыг уншиж эхлэхдээ ер нь юуны талаар гарна гэдгийг жоохон мэдэж орсон уу? Мэдгүй ерөөсөө сохор орсон уу? Өстой сохор орсон. Ер нь бол ерөөсөө мэдээгүй. Би анх дэлгүүрээс би ханганыг Нобелийн шагнал авахаар нь би анх удаа ханганыг мэдсэн байхгүй. Тэгээ би ханганы номыг уншиж үзмээр байсан. Тэгээ би яг миний бодлоор political ном буюу улс төрийн ном байх. Улс төрийн шүүмжлэлтэй ном байх гэж бодсон чинь ер нь жоохон өөр байсан. Тэгээд хамгийн түрүүнд би номыг авчаад ингээд ээж
Энэ захиал Нобелийн шагнал авсан захиал та уншиж үзэрэг. Ээж уншсаахгүй. Чамаас түрүүлээд уншсан. Тэгэл яг ээж мэлээгүй. Тэгээд би одоо тэгэл би ээж ингээл ээжд бол нэг амар сайн таалагдсан гэж би бодохгүй байна. Тэгээд ямар ч байсан тийм захиал байсан. Тийм. Би бас яг амар сохор орсон байхгүй юу. За тэгэл ямар ч гэсэн ингээд найзаасаа сонсоод за Нобелийн шагналтай нэг хүний ном юм байна гэл яг ингээд нээсэн чинь нэг л уншаал исэн чинь ингээд үйл явдал нь нэг тийм амар ойлгомжгүй зүг рүү ороод тэгээ ер нь бол яг үннээ хэлэхэд би бол яг түүхийнх нь талаас их хугацаанд нь яг энэ хүн энэгээр яг юу илэрхийлэх гээд байгаа юм бэ гэдгийг би бол ойлгоогүй заяа. Тэрийг би бас амар олон шүмжлэгчдээс уншсан чинь хангааны гол юм нь амар их символизм ашигладаг. Нэг юмыг нөгөө юмар төлөөлөлттэй, нэг өгүүлбэр, нэг тэр зүйтэй, тэр бүгд нь өөр нэг утгатай. Гэтэ хамгийн гол нь одоо бид нар шиг юм дөнгөж уншиж болж байгаа хүний хувьд бол тэр бүгдийг ойлгож уншина гэдэг бол хэцүү санагдсан. Тийм. Тэгэнгүүтээ яг хаа ингээд хамгийн сүүлийн ингээд энэ ном нь болохоор өөрөө 3 бүлгээр бүрддэг тийм ном. Тэгээд яг сүүлийн бүлгэн нь болохоор 1 2 дээрээ гарч байгаа үйл явдлыг амар тийм зангилж өгж байгаа тийм бүлэг юм шиг санагдсан. За тэгээд ер нь за ингээд ихнээс нь ярахад нэг эмэгтэй солонгос юм. Маш энгийн яг л байдаг нэг эмэгтэй. Нөхөр нь ажилдаа явдаг, нөхрөө ажилдаа яваад хүрээд ирэхээр нь хоол юм бэлдсэн сууж идэг. Тэр эмэгтэй яасан бэ гэвэл нэг өдөр хурж ирээд би цагаан хоолтон боллоо. Тэгэж хилээчгүй шүү дээ. Би мах идэхгүй. Шүн ингээд шууд хүрэгчөө нэгэл хамаг махаа ингээ хогийн савнд хайж эхлээл. Тийм. Тэгэл хамаг махаа хогийн савнд хайж ичээл. Тэгэл хүмүүс чи юу болоод байгаа юм бэ? Би зүүдлсэн гэж хэлдэг. Тэгээд яг цагаан хоолтон болно буюу ингээ махнаас бүгднийг татгалцсан гэж шийддэг. За тэгээ энийг нь өрнүүлж байгаа нь болохоор эхний бүлэг дээр энийг өөрийнх нь нөхрийнх нь хувьас нөхрийнх нь өнцгөөс бичигдсэн. Хоёр дахь өнцг нь болохоор өөрийнх нь ихчийнх нь нөхрийн өнцгөөс бичигдсэн. Хадам мах. Тийм хадам мах мөн. Brother-in-law биш. Энэ чинь ихчийнх нь нөхөр нэмж байна. Тэр чинь brother-in-law. Нөхрийнх нь ах нь brother-in-law болов уу? Үгүй шүү дээ. Brother-in-law. За brother-in-law. Хадам ах нь л. Хадам. Үгүй хадам ах нь гэдэг чинь өөрийнх нь нөхрийнх нь ах нь болж байна. Нөхрийнх нь. За ямар ч зэндээ ихчийнх нь нөхөр. За ихчийнх нь нөхөр ах нь болохоор ахынх нь өнцгөөс бичигдсэн байгаа их сонирхолтой. Тэгээд гурав дахь нь болохоор өөрийнх нь төрсэн ихчийнх нь өнцгөөс бичигдсэн зүйл байгаа. Тэ нэг эрэгтэй дүүтэй те бас ер нь бол гурлаа. Тийш дээ. Жохон дүүтэй эрэгтэй. Тэгээд чи ихчийнх нь нөхөр. Хүүхдтэй 3 хүүхдтэй том ихчтэй тэгчээ манай гол дүр охин гол дүүн тэгэнгүүт нь доороо хүүтэй тэг нөгөө нэг задуултай хэсэг дээр нь яг тий эрэгтэй тийш дээ тий. Тэгээд тийм. За тэгээд тэр их хүн тэгээд тэн дээр орж ирээл тэгээд лалхалцсан тий. Ер нь аль дараагийн амьдралд ногт гарч ирээгүй тий. Тэг ми бодлоо тэр бас жоох утга учиртай ер нь. За ер нь бол ингээд гэтээ яг энийг ингээд уншиж хахад би анх ингээд зохиолч нь бас эмхтэн хүн гэдэг мдэггүй байхгүй юу. Тэгэнгүүтээ надад ингээд 2 дугаар бүлэг минь уншиж хахад яг чи ингээд тэр дүрслэл нь ингээд надад нэг тийм жоохон ингээд шижгийн санагдаад яг нөгөө нэг тэгээд би ингээд эргэтэй хүн бичсэн болов гэсэн чинь за зүгээр л үнэхээр ингээд үзэгчтэй ингээд ойлгуулах гэж л ер нь бол ингээд тэгж бичсэн байна гэж бодсон. Тийм. За тэгэхээр эхний бүлгийн болохоор нэр нь монголоор цагаан хоолтон гэж хэлж байгаа юм байна шууд. За хоёр дахь бүлэг нь болохоор юу? Монгол толб гээд Монгол толб буюу бидний нөгөө хөх толб гэсэн дээр хэлж байгаа. За тэгээ 3 дугаар бүлэг нь болохоор 3 дахь бүлгийн нэр нь юу гэсэн мэлээ? 3 дахь бүлэг нь асаж буй модод гинэ. За ийм 3 штэ бүлэгнүүд байгаа. За тэгээ цагаан хоолтон дээр болохоор яг тэр эмэгтэй цагаан хоолтон болно гэж шийдэж байгаа. Тэр авриг тэр нөхрийнх нь үүднээс ингээд тэрийг ингээд өөрөө тунгааж бодож байгаа хэсэг гардаг байгаа. Яг тэр үед бид нар болохоор тэр нөхөр яг эхнэрээ яг жигнэсээ яаж хардаг те тэр яг бодлоодыг ингээд олж хардаг. Тэгээ одоо жишээ нь хамгийн сэтгэл буусан нь болохоор яг тэр үед ингээд манай би их нэртэйгээ яагаад суусан бэ гэвэл амар байсан болохоор амар байсан зүгээр л энгийн эмэгтэй байсан илүү дутуу юм байхгүй эрэгтэйчүүдийн ихтер хийх өөрхөн байж эрэгтэйчүүдийн нүдийг авахгүй тий юундаач тийм илүү сайн биш тэгээд миний бодлоор яг тэр өөрөө ингээд амар сайн биш болохоор ингээд ажил хийгээ те ингээд өөр тийшээ анхаарлаа хандуулаа явчихгүй 100% гэртээ тэгээ нөхрөөтэй гой хоол хийж өгөх тийж байдаг болохоор нь л энгийн эмэгтэй болохоор нь би аваас утсан гэж ярьдаг байгаа. Тэгээ тэр нөхөр нь тэр өнцгөөсөө бас ингээд эхнэрийнхээ ичэд татагддаг
Тэ эхнэрийнхээ их чиг ингээд би л энэ бүсгүйтэй суухаас юм те. Манай эхнэр ийм байсан болоосаа гэж ингээд хардаг. Энэ тэгэл миний өмнө яг ярьжсэн сэдвүүтэй адилхан Солонгос улс те Азийн зүүн Азийн орнууд дээр их тэр эмэгтэйчүүдийн одоо эмэгтэйчүүдийг ингээд нийгмээрээ юу гэж хардаг нь ингээд амар харагдсан юм санагдсан. Тийм надад яг ингээд нэг үг англи үг л бодогдож байна л да нөгөө shell гэдэг тийм шүү дээ. Тэгэхээр яг нэг юм монголоор ясаа нөгөө далаа дотор байдаг юм. Тэгээ гаднаа ингээд нэг ингээ амар гоё юм өрчлөө яг дотрыг харахаар ингээд хоосон. Эхний хүмүүс яг тийм л яг ихнэр хүсдэг. Яг ингээ ямар ч тийм юугүй. Тэгээ зүгээр ингээ гаднаа ингээд нэг амар хөөрхөн биш ч гэсэн хүмүүст үзүүлэхэд ингээд энэ миний ихнэр. Тэгээд ер нь бол баг өөрийнх нь ингээд хамаг туслах баг тий амьдралын туслах дүр яг тэр юмнуудын нөхөөл яваад байх хэрэгтэй. Яг тэр шэл нөгөө нэг юун дээр гарч ирдэ ш нөгөө өөрөө ажил дээр албан тушаал нэмэх гээд тэгээд өөрийнхөө менежертэй нэг хоолнд орхолдсон ш менежертэй тэд нар нас эхнэрүүдэд даваалаад ирсэн. Тэгэл эхнэрээ чи ингээл нэг гоо харагдах нь хэрэггүй зүгээр ядаж ингээд ийм хүмүүст ингээ харагдахад ингээ нүдэн дулаахан байж игээд тэнгууд манай ихч маань тэр үед яг өөрөө нөгөө цагаан алтан болно гэж шийдсэн. Тэгээд цагаан алтан болно гэдэг бол бас Солонгосын соёлд бас нэлийн том юм шиг санагдсан. Яагаад гэвэл Солонгос гэдэг бас ч өөртөө хоолндоо маш ач холбогдол өгдөг те өөрийнхөө хүрээ мах те. Тийм юмда хооллох соёлдоо маш их ач холбогдол өгдөг улсад цагаан алтан болно гэдэг бол ерөнхийдөө бол яг л үсгэн тунд тоо байж байгаатай адилхан хүмүүс санагддаг юм шиг байна. Тэгэл яг нөгөө нэг асуултууд асуудаг те. Цагаан алтан болоод юу эрдэс шимээ яаж авдаг энэ ч үхэн дутаа юм уу юм уу те. Тэгэл яг цагаан алтан болсон гэдгийг сонсоод ажлынх нь тэр менежерүүдээс нь ингээл анхных нь нөгөө нэг юм жоохон дургуутал хүрээд эхэлж байгаа байхгүй юу. Тэрэн дээрээ манай ихч чинь өөрөө жоохон ингээд яг тэр үед ингээд ер нь өөрийгөө чөлөөлөө те. Нэг насаараа амьдэрсэн энэ тэр шэлнээсээ гарах гад өөрийгөө чөлөөлөөд ингээд татуу нөгөө нэг даруулга хөхний даруулга өмсөөгөө очтдээ шүү дээ. Тэсэн чинь ингээд хөхний толгоон жоохон гарцсан чинь л эмэгтэйчүүдийн ашиглаж байгаа нь те. Тийм нөгөө эмэгтэйгээ анж манж эхлэв те. Ерөөсөө бараг л авч үзэхгүй. Тэгээ тэрэнд нь нөхөр нь бас уурлаад ингээд чи ингээд яагаад яахгүй байгаа юм бэ гэл. Society-ийн norms ингээ багтахгүй. Ингээ зүгээр л энгийн хүн шиг байж чадахгүй юм бэ гэж ер нь л бухимдаж эхэлдэг. Тэгээ энгийн хүн байх ямар сайн юм бэ гэж Солонгос те. Энгийн хүн байх амар чухал санагдсан. Тэгээд ямар ч тийм personality-ийн тийм тодорхойр байхгүй. Зүгээр яг ингээл нэг одоо саарал маасад яг уусгаар нэг тийм хүн ер нь ихнэрээрээ болохыг хүсдэг юм шиг санагдсан. Тэгэл яг нөхрийнх нь перспектив болохоор тэр эхнэр нь шимтгэлтэй хоол идэх, шимтгэлээ алдах гол нь чухал биш. Надад л тэгэл хоолоо хийж өгч ивэл бусд нь яах вэ ч юм уу тэгж бодогдож ирсэн. За нөхөр нь ингэж боддог юм бэ гэж. Тэгээ бас ганцхан хоол хунар биш. Яг нөгөө тэр эрэгтэйгийнх нь хүсэлт ачаалыг бас нөгөө эмэгтэйнд байн хангаж явах хэрэгтэй. Тэгээ нөгөө эхнэр нь өөрөө нөгөө цагаан хоолноос гарахтаа ингээ ганцхан хоолноос биш. Тийм харилцаагч гэснийх амар өрн хүсгээ байлтай шүү дээ нөхрөөсөө. Нөхөр нь яагаад бол нөгөө мах шиг үнэртэй байна гэх. Тэгсэн чинь тэгэл нөхөр нь ингээл өөрийгөө эхнэр дээрээ ингээ хүчээлж гэж оролж байгаа нь ингээд нэг жоохон тэгж бодогдуулсан. Тэгэл яг энэ бүх ярианд донд нөхрийнх нь яг ингээд өрнөж байгаа тэр хэсгүүд дундад бас манай хичийн зүүдүүд ингээд гинтээр орж ирдэг. Тэр нь бас надад айгүй сонирхолтой бичлэг юм санагцсан. Ингээд бичлэгийн хэлбэртэй ингээд явж ирсэн. Би яг ингээд уншиж байгаа л гинт энэ юу болж байна гэл те. Тэр нь бас нэлээд disturbing буюу нэлээд биеэр залгамаар тиймэрхүү зүүдүүд байсан те. Тэгээ за нөхөр нь ингэж хүлээж авдаг юм бэ гэж. Тэгсэн чинь өөрийнх нь цагаан хоолтон болно гэдэг шийдвэрийг гэр бүл нь бол бүр асар их эсэргүүцсэн. Яг тэр гэр бүлийн хэсэг дээр би энэ эмэгтэйгийн амьдралд ямар олон controlling буюу тэ өөрийнх нь амьдралыг ингээд өмнөөс нь шийддэг, өөрийг нь ингээд хүчирхийлдэг ихчүүчүүдээр ингээд хүрээлэгдсэнийг харсан байхгүй яг тэр үед. Тийм тэгээд яг эрэгтэй нь болохоор ингээд нөхөр нь ингээд тис чадахгүй эхнэрийнхээ гэр бүл рүү холбогдож байгаа шүү дээ. Тэгээд тех үед яг би ч гэсэн яг үндэ уншигчийн хувьд ингээд анх хичээг яагаад тэгээд байгааг ойлгохгүй. Тэг үнэхээр шимждэлээ аваад тураад байгаа юм бол би ингээд хичээг амир өрөвдөөд нэрэл их чи ингээд мах идчихдгүй юм бах та гэд би бас ингээд амир бодсон байхгүй юу. Би бас ингээд идчихээсэй гэж харин ингээд тэгээд ингээд ээж аав нь ч гэсэн эхлээд амир санаа зовоол тэгэл би бас ээж аав нь ингээд ойлгож байгаа юм шүү дээ. Миний ингээд ирээдүйд хүүхд ингээд гинтл ингээд мах идгээ болол тэгэл би энэ бүр ингээд цонхоогоод эхлээл ингээд амир би сүлдэл эхлэх юм бол би ч гэсэн яг амир санаа зовхоор байгаа байхгүй. Тэгээд яг нэг хэсэг гарсан шүү дээ. Яг хоо ингээд жоохон
талд урагшилж нөгөө манай охин имлэг твтэй таарсан шүү дээ. Тэгээд хүйд нь ингээд ээж нь нэг ямар шүлжүүлээ ингээд охиныгоо тэнхрүүлэх гээд ингээд аваачаад өгсөн чинь би бас ингээд дотроо яана ингээд анзаарахгүй ингээд уучаасай гэж яг үнэ хүссэн. Гэтэ нуугаад нөгөө нэг чиний ингээд энэ өвсний туртай юу чи жимсний юу чин гэснээр дотор нь ингээд хийгээд өгсөн. За тэгээд яг ээж нь бол яг бас ойлгохыг хичээгээд байжсэн. Тэнгүүд аав нь болохоор аавынх нь хувьд хүн цагаан хоолтон болно гэдэг бол баг нүгэлтэй адилхан юм шиг санагдсан. Тийм, ер нь бол тэгээд охин нь идэхгүй яг үүндээ бид нэг ингээд бодоод үзэхээр цагаан хоолтон болно гэдэг шийдвэр чинь тийм амар шийдвэр биш аахгүй. Тэр хүн үнэхээр цагаан хоолтон болмоор байвал те. Ингээд би ч ингээд бичсэн би үнэхээр тэ хүн одоо хүн алхаар ч юм уу тийм амар юм биш. Яг үндэ стил тэр хүний цагаан хоолтон болно гэдэг шийдвэр нь өөрийнх нь эрхийн хэмжээнд л явагдаж байгаа юм. Өөрөө шийдэж байгаа. Тийм насанд хүрсэн тэр хүний шийдвэр байгаа. Тэд яг тэр болохоор тэр гэр бүлд амар тусаад эмэгтэй гэрийнх нь эмэгтэй хүн тийм том шийдвэр ингээд бие дагаад хийсэн гэдэг нь тэр гэр бүлд нэлээд том тусаад тэгээ аав нь шууд амруу нь ингээд хүн идэхгүй гэд шийдвэр гаргацсан багт нь амруу шууд ингээд мах ингээд чигтэгтэй. Тийм, бүр ингээд чи гарын нөрчээ гэд ингээд өөр ингээд хамаатнуудаар нь гарын бариулаад тэгээ амын нэгээд юу яадаг. Тэгсэн чинь тэрэн дээр болохоор нэгдүгээр бүлгийн яг нөгөө эцэст нь манай охин цухтаж гарангуудаа хутаг аваад ингээд өөрийнхөө амийг ингээд хорох гэж оролцдог. Тийм. Тэгээд тийм болохоор яг имлэгт очдог аа. Тэгээд яг тэндээс бас ингээд яг rage аахгүй тий яг ингээд жинхэнэ уур уцаар ингээд удаан хатгалагдсан юм чинь гинт ингэж дэлбэрч гарч ирсэн юм санагдсан. Тэгээ бид нар сүүлийн бүлгүүдээс ойлгодог юм нь болохоор аав нь ер нь багаас нь том ихтэйг нь биш бага охинуугаасаа ингээд аавынхаа үгэнд нэг ордгоо тэг өөрийнхөө хийгсний бас хийждэг байсан охин болохоор ер нь яг бие махбодоор нь бас амар хүчрхийлдэг, зоддог байсан гэдгийг ойлгосон. Тийм, ер нь бол ингээд хүчрхийлдэг хүмүүс нь болохоор яагаад том охин хүчрхийлдэг байсан бэ гэхээр нөгөө ер нь тэр гэр бүл нь өөрөө амар patriarchal гэр бүл яг эцгийн үг бүгдээрээ зөв гэж бодогддог. Тэгээд эгчийг нь хүчрхийлдэг байсан шалтгаанаар эгч нь хоол хийдэг байсан. Тийм том хүний хариуцлага хүлээдэг байсан гэсэн шалтгаанаар аав нь эгчийг ингээд хүндэлдэг байсан. Тэгээд манай эгчнээс айгүй сайн ихнэр хүүтэй тий өөрөө хүүтэй тэгээд нөхөртэй тэгээ хоол сайн хийдэг хөөхөн тий. Тэгээд манай ихч тэгээ бас яг ихчийн эрэгтэй дүү хоёр бол хүчрхийлэгддэг байсан. Гэхдээ эрэгтэй хүүхдүүд л аавдаа задуулах гэдэг чинь бол тийм амар хүнд тусгаар зүйл. Яг муухай л да. Гэхдээ яг охин туссан шиг тийм амар хүнд тусгаар зүйл биш байсан болохоор хүн ч гэсэн ер нь бол дайгуулсан. Тийм тэгээд охин нь болохоор ер нь бол ингээд насан туршдаа өөрийг нь дагах тийм сорвийн ер нь бол хүүхэд насанд нь тавиад тэгээ энээс болж ер нь бол энэ манай охин иймэрхүү юмнууд тохиолдсон баха. Гэхдээ яг хөө мэдээж тодорхой хэмжээний тийм сэтгцийн нэг юм угаасаа жоохон байсан л. Гэхдээ орчингийн нөлөө бол яг тэрийг бүр гаргаад бүр ингээ экстрим руу авиж шалтгаан нь ер нь бол тийм бас юм санагцсан. Яг nature's нэр. Тийм. Тэгээ хоёр дахь бүлэг нь Монгол толб гээд ямар сонирхолтой байгаа Монгол толб, хөх толбны талаар. Хоёр дахь бүлэг бол үнэхээр сонирхолтой бүлэг байсан. Уншаад хамгийн хэцүү бүлэг байсан надад. Юу гэж бодсон бэ гэхээр бас хамгийн хурдан. Энэ номыг уншаад хүн хоёр туйлын л мэдрэмж авах боломжтой юм санагдав. Нэг нь чамд амар таалагдана. Нэг нь чиний амар дургуустыг хүргэнэ. Чи яг голоор нь ингээд нэг юм яах вэ ном байсан гэж хэлж чадахгүй заяа. Яагаад гэвэл ингээд үнэхээр ийм ингээд би ингээд арцааламаар бичвэрээр бичигдсэн болохоор чи ингээд сүүлийн бүлгүүдээр нь ингээд тэр чинь ингээд тайлагдаад чамд гой санагдчих болно. Нэг бол чи яг тэр хөрөглөлт юм санагдсан. Тийм. Мэдгүй надад бол яг стил би энэ номыг бол жоохон disturbing гэсэн үг л яг чи миний ингээд description ороод байгаа байхгүй юу. Энэ үг одоо орчуулах юм бол нэг тийм eerie нэг тийм би арзаалагмаар төрлийн ном. Тэгээд чи утга учирыг ойлгосон ингээд байсан ч гэсэн надад үлдсэн мэдрэмж бол ямар гоё ном уншиж байгаа гэхээсээ илүү гэс нэг тиймэрхүү мэдрэмж надад бол яг хөвтэй бол төрсөн. Надад бол яг хоёр дахь бүлэг бол тийг санагдсан ч гэсэн ятагтай хоёр дахь бүлэг яг би жоохон ингээд төсөөлж чадаад ингээд яг урлагийнхан тэр нөгөө цэцэг мэцэг байгаа шүү дээ. Тэрийг нь яхаа төсөөлж чадаад ингээд эвгүй байсан ч гэсэн 3 дахь бүлэгт ингээд бүтээрээ тайлагдаад тэгээ тэрээс надад 3 дахь бүлэг нэг юм амар ингээд юм зөөлхөн ингээд нэг юм яг юм салхи шиг бүлэг санагцсан. Ингээд зөөлхөн салхи шиг ингээд яг ингээд маш зөөлхөн бичигдсэн байсан шүү дээ. Ингээд тэр хэлж байгаа өгүүлэмж, өгний сонголт бүгдээрээ амар зөөлхөн chapter байсан. Тэгээ тийм амар юм уншичаад 3 дахь бүлэг рүү оронгууд надад амар юм гой санагдсан. Тэгээ би ер нь яг энийг ингээд нэлийн надад бол таалагдсан. Тэгээ 2 дахь бүлэг нь болохоор амар төсөөлөөгүй хүний
нөгөө үнцэг гараад ирж байгаа шүү дээ. Тэр охины тэр одоо ягаад 2 дугаар бүлгүмийг ингэж амар ярьж байгааг ер нь бол ярьж өгье. Гэтэ анх хэлсэн шүү дээ. Энэ бол нөгөө нэг ихчийн нөхрийн өнцгөөс. Тэгээ анх би бас ингээд яагаад ер нь энэ ихчийн нөхрийн өнцгөөс сонсоод байна гэж би бол амар гайхсан. За тэгээд энэ бүлгүмийг яг ингээд богинохноор ер нь бол яриг гэх юм бол эхнэрийн нөхөр нь болохоор ер нь бол ихчийн гол дүрийн ихчийн маань ихчин өөрөө амар тийм би гэр бүлийн амар баддаг төрлийн хүн. Тэгээ баддаг гэдэг нь нэг муухай ааштай ингээд нөхрөө загиндаг төрлийн биш. Ер нь бол ингээд нөхөр нь урлагийн тийм зураач тэгээд бичлэг авдаг төрлийн хүн бахад эхнэр нь болохоор ер нь бол яг гэр бүлийн ихэнх цалин олдог. Тэгээ хүүхдээ бас ингээд живүү гэсэн хүүхдээ ингээд ганцаараа ер нь бол нилээ ингээд асагдаг. Нөхөр нь болохоор өө би урлагийн хүн ингээд студ руу явах хэрэгтэй, яах хэрэгтэй, ийх хэрэгтэй ингээл тэгээд байдаг. Тэгээд би тэд энэ бүлгэм дээр юу болж мэддэг вэ гэхээр нөхөр нь дүүд нь татагддаг. Тэгээ бүр нилээн их ингээд sexually ер нь нилээн татагддгийг ер нь бол олж мэдсэн. Тэгээ тэр нь амар сонирхолтой байсан. Тэр эмэгтэйгийн маань нөхөр нь ихчтэн татагдаад байдаг. Хичээхэн нөхөр нь тэр эмэгтэй татагдаад байдаг. Тэгээ надад амар сонирхолтой байсан. Тэгээд манай манай ахчлалт тэр одоо артист ах гэлж. Артист ах маань болохоор яг өвдөөтэй тэр эмэгтэйг ингээд яг тэр гэр бүлд нь ингээд амиа эвүүдхийг оролдоод ирж байгаа тэр бүх ингээд юунаас урлагийн юм нөгөө нэг өөрийнхөө muse буюу inspiration англигаар авчихсан. Muse буюу одоо өөрийнх нь одоо уран бүтээл түүрүүмээр санагдуулдаг тэр чинь гэдэг Монгол нэг үед юм да. Одоо өөрийнх нь за нэг тийм яг тийм мэдрэмж төрүүлсэн. Тэгээ мэдрэмж төрүүлээ тэр их мэдрэмжээ ингээд буулгахыг маш их хүссэн. Тэгээ тэгж буулгахтаа болохоор дүүгээсээ ингээд асуух уугүй гэж амар бодож исэн байхгүй. Ягаад гэвэл энэ чинь ягаад гэвэл тэр хүний өөрийнх нь ер нь арга барил нь ингээд бичлэг хийдэг те бичлэг хийгээд эвлүүлдэг. Тэгээ яг тэрэн дээр болохоор тэр эмэгтэйг ингээд ягаад бас тэрнийг нөлөөсөн бэ гэхээр эхнэр нь ингээд ярьж хагаад хүүгийнхаа Монгол талбайг ярьж байгаа. Энэ ингээд алгуулчдын болчтын ч юм уу тэгж ярьж хагаад манай дүүгийн Монгол талбайтай хүртэл байдаг шнэ амар сонин ингээд хэлсэн чинь тэр эрэхтэй гинт ингээд яагаад байдгийм бол гэх тэр эмэгтэйгийн яг нүцгэн биен дээр нь Монгол талбайгаар ингээд төсөөлөд хөх талбайгаар төсөөлөд тэгээ улам нөгөө хүсэг чиглдэг хичээг бол. Тийм тэгээд нөгөө нэг хин дээрээ инхэ дээрээ очоод ёнхэ дээрээ очоод ёнхэ гэдэг нь манай гол дүр эмэгтэй ёнхэ дээрээ очоод асууж масуугаа те асуусан штэ тэгсэн чинь чи миний зураг болох уу тэгтээ эхнэрээс минь бол нуцсан. Тийм тэгээд ёнхэ болохоор тэр үед ер нь би яагаад бол зөвшөөрснээсээ ойлгоогүй. Ихч жоохон ер нь бол нэг тийм жоохон өхмөл болцсон байсан юм санагдсан шүү. Тэр үедээ аль хэдийн болохоосоо илүү нэг юм өөрийнх нь за одоо ингээ хэлээд өөрийнх нь энэ амьдрал яг тэр үед хүсэж байгаа хамгийн их хүссэн юм нь болохоор мод болох байсан шүү дээ. Тэр үедээ тэрийг ойлгоцсон байсан юм уу? Ер нь яг ингээд нэг байгалыг ойлгоод явжсэн шүү дээ. Тийм. Тэгээд өөрийнх нь биен дээр ингээд цэцэг зураад тэр ах маань ингээд цэцэг зураад тэгээ бичлэг хийгээ тэр нь ер нь бол хүмүүст чиж өөрийнх нь харуулсан ганц хоёр хүн нэлээ их таалагдсан. Нүцгэн шүү. Тийм тэгээ тэр ихчд маань өөртнөөс амар их таалагдсан. Биен дээр нь ингээд цэцэг зураад бүтэн биен дээр нь ингээд цэцэг зурсан чи өөрөө яг ингээд буцаад байгалийн амтан болсон юм санагдаа. Тэгээ тэр зургаач будгаач өөрөө арилахгүй тэгээ тэр будагтайгаа байхдаа тэр нөгөө муухай зүүдлэхгүй байгаа гэд. Тэгээд тэрнийг тэр ах маань ингээд тэр уран бүтээлээ төрөвч байхдаа стил тэр ихчийг ер нь sexualize хийж хараад байгаа шүү дээ. Тэгээд нэг гүнзгиймэр байна. За ер нь бол ингээд long story short ах ингээд ихч ингээд цэцгэнд нь татагдаад ингээд мод ингээд инкийг хүссэн гэх юм уу ааши. Тэгснэ ер нь бол ингээд basically ах өөрийнхөө биен дээрээ цэцэг зураад тэгээд ихч болон ингээд artist ах хоёр хамтдаа ингээд яасан. Тэгээд тэрнийхээ бичлэг хийсэн. Тэгээд тэр бичлэгийг хин үзлээ? Эхнэр нь үзсэн. Буюу манай Ёнхэгийн маань ихч нь үзсэн. Тэгээд Ёнхэгийн ихч нь тэрийг үзээд ингээд энэ хоёр хоёлог галзуурчиж. Энэ хоёр хоёлаа сэтгэц мэдрэлийн өвчтэй байна гэд. Тэгээд нөхрөө загинсан байхгүй чи манай дүү ийм хэцүү ийм төрхөн амтан дээр яаж ингэж чаддаг байна гэд. Тэгээд манай ихч одоо тэгээд яг энэ бүлэг маань ингээд дуустсан шүү дээ. Тэгээд дараагийн бүлэгнээс нь яг тэр ихчийн манай буцаад Ёнхэгийн ихчийнх нь инхэ гэдэг. Инхэ ихчийн маань инхэ гэдэг нөгөө Монгол хэлсэн үг тийм ээ инхэ цэцэг гэж байгаа. Нөгөө хин Ёнхэ ч гэсэн нэр Монгол нэр өгч үү? Тийм. Уянга. За хоёлаа тэгээд бүр төсөлт нь өгч тэр.
За тийм. Уянгагийн игч буюу одоо цэцэг мэцэгийг таарсан шүү. За инх цэцэг игчийн одоо өнцгөөс ер нь анх гардаг. Тэгээд хамгийн түрүүнд болохоор ингээд ямар сая дэлгэрийн хэлснээр жин нэрээс амар зөхөд байна. Дэлгэр биш. Нөгөө нэг хэлснээр игч болохоор шууд энэ хоёрыг сэтгцийн ингээд эмчт үзүүлдэг. Төрөнд дууддаг байхгүй шууд тийм харангуй хамгийн анхны үйлдэл нь яавч эрүүл ухаантай хүн ийм юм хийхгүйгээ шууд denial process явж байгаа байхгүй тийм. Тэгэнгүүтээ мэдээж болохоор ингээд уянгаа болохоор яг сэтгцийн өвчтэй болж таарад одоо шар хад руу ер нь явдаг. Тэгтээ хамгийн ингээд надад бас л нэг ийм санагдуулсан мэдрэмж нь ах ямар ч өвчнөг байдаг байхгүй юу. Ахын ингэж хийсэн юм нь цэвэр яг ингээд бүр ингээд шижийн санагдаад надад бүр яа нэг урлаг би ер нь ойлгодог хүн юм шиг байгаа маа надад бол яач ч бодсон энэ бол эрүүл биш гэж би ингээд бодож байхад тэр хүн ингээд эрүүл хүн болж таарж байгаа байхгүй бүр ингээд энэ хүн зүгээр хүн байна гэдг нь ингээд бүр муухай санагдаад за ямарсан энэ artist ахын түүхийг бол эндээ дуусгая. За тэгээд дүүн имлэгт хэвтдгээ. За тэгээд энэ болог болохоор ерөөхдөө бол дүүн имлэг твтээд дүүн ер нь угаасаа нэлээд хизүүдсэн байгаа. Хоолоогоор анх бол ногоо идчихдэг байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо болохоор юу ч идэхэ болцсон. Ус л ууж байгаа. Тэгээ ус ууж байгаа болохоор ходоодных нь хүчлүүд нь нөгөө өөрийнх нь биеийг ингээд жоохон идээд ч юм уу те. Тэрнээс болоод ингээд тусаар бөөлчих ч юм уу. Тэгээд бүр 30 кг тийм ингээ үдшиг болцсон хүүхэд шиг болцсон гэдэг жаа байхгүй юу. Тэгээ тэр ихч мань болохоор суудсандаа ямар нэгэн юм хийлгэх дургу хоолоогоороо юм оруулах дургу яг тэгэл цонхоор ингээ моддуудыг хараад сууж ах туртай. Тэр нь болохоор өөрийнх нь ихчт нь амар хүн дээр тусдаг. Яагаад тэгэхээр ихч нь багасаа айлын том охин болохоор би ингээ гэр бүлээ өсгөх ёстой гэдэг юм өөртөө юм амар том үүрэг хариуцлага өгсөн. Тэр үүрэг хариуцлагаараа л амьдарч ийсэн. Хизээч ер нь өөрийгөө би ямар хүн бэ? Би юун туртай вэ? Би ер нь яаж амьдрах ёстой ингэж бодхоос илүү би сайн хүн байх ёстой. Би энэ нийгэмдээ би хоёр дүүдээ ингэ үзэг үлгэр дуураалах ёстой. Би энэ жоохон дүүгээ дандаа хасарч явах ёстой гэд өгцөн өөртөө үүрэг хариуцлага өгсөн. Яг тэр үүрэг хариуцлагаараа амьдардаг. Хизээч миний амьдрал гэж бодож байгаагүй. Гэж аахгүй тий. Дандаа бидний амьдрал те би энэ хүнийг ингэх ёстой, би энэ хүүхдээ би нөхрөө ингэх ёстой гэдэг. Тэгжсэн. Тэгэл тэр бүлгэм дээрээ өөрөө бас амьдралаа ингээд буцаагаад эргцүүлж хардсан шүү дээ. Тэнгүүд яг би нөхөртөө үнэхээр хайртай байсан уу? Тэг. Энтэй адилхан нөхөр маань яг надад хайртай байсан уу? Бид хоёр ингээд ямар ч хүн харахад сайхан хосууд те ямар ч хүн харахад ингээд гоё гэр бүлтэй юм шиг мөрчлөө бид хоёрын яг амьдралыг жинхэнэ амьдрал байсан уу? Тэгээ эсвэл зүгээр л өөрөө dramatic play гэдэг хэлдэг шүү дээ. Ер нь л зүгээр л драмын жүжиг шиг. Өөрөө тэрнийх нь гол дүрийн жүжиг чинь. Шиг тий. Тэгээд яг нэг гэр бүл төссөн хоёр охины ийм юу баахгүй нэг нь болохоор тэрийг ийл гаргацсан. Тэр асар том травмагаа ингээд ямар нэгэн байдлаар тэр зүүдэлсэн зүүднээсээ болоод ингээд тэр зүүд нь ингээд өдөөгдөд гаргацсан. Нөгөөт нь болохоор тим юмтай гэдгээ ч мэдэхгүй явсараад яг дүүгээ хараад ингээд манай дүү ингээгүй байсан бол би нэг өдөр ингэх байсан юм байна. Гэтэгдэн штэ. Тэгээ дүүн тэгж жагаад яг өөрөө тэрийг ухаарч ойлгож ирдэ штэ. Тийм тэгээд надад яг нэг хэсэг нь амар ингээд туссан. Яг ингээд манай охин ингээд бүр ингээд экстрим ингээд мод шиг болно гэсэн бүлгэм рүүгээ хэсэг рүүгээ орохоос өмнө ингээд шар хадан дээрээ шар хадан нэрвсэн. Тэрэн дээр болохоор ингээд нэг цагийн ингээд чөлөө цаг гэдээ явдаг. Тэгээ тэр үедээ болохоор эмнэлгийн хажуугаар ингээд тойрж явж болдог. Тэгээ тэгсэн чинь эргэж ирдгүү. Яг ирэх цаг нь болсон чинь эргэж ирдгүү. Тэгсэн чинь ингээд бүр дараа нь модон дунд ингээд олсон гэж аахгүй. Тэгэл анх ихч бол өөрөө ойлгохгүй ингээд баг тэрэндээ санаа зовх зав байхгүй ингээд хүүхдтэй санаа зовоо завгүй байсан. Тэгээд ер нь бол ингээд ихчэд ингээд эргцүүлэх цаг орж эхэлсэн чинь жоохон бахта бас ингээд дүүгээ бас илүү хамаагүй их ойлгосон. Ингээ яг энэ бүлгэмдэр тэр нь гарсан. Тэгээд яасан бэ гэхээр нөгөө хоол ярьсан шүү дээ. Нөгөө хүчрхийлдэг байсан гэдэг дүүн. Тэгтээ их чинь болохоор яг ингээд ээж ингээд үүргийг авдаг байсан болохоор хүчрхийлүүлдэг байсан. Тэгээд аав нь шартаад ирэхээр тэр шүлийн тэгээд өгчдөг тий. Тийм. Тэгээд ихч болохоор мэдээж ингээд өөрөө ч гэсэн ингээд зөндөө зовж байгаа ч гэсэн яг ингээд тэрийгээ болохоор ингээд яг дүүшгээ ижилхэн хэмжээний би ингээд бас надад хэцүү байгаа. Гэхдээ өөрөө ингээд дараа нь энэ миний өөрөө ингээд бас л хүүхдийн ингээд survival method би өөрийгөө ингээд preserve хийх гэж ер нь бол ингээд хоёр дүү маань ингээд аавд хүчрхийлүүлж байсан ч гэсэн өөртөө ингээд зөвтгөө тэгээд ингээ яваад байдаг үжээ гэж ойлгоод тэгээд дүүн ингээд бас өөхөх гээл ингээд эмчнэр нь ингээл яна санаа зовооднаа энэ төр гээл тэгж мэгсэн чинь манай охин гол дөрөв охин ихчийг бас нэг амар бодогдуулах уянгаа нэг эцэг ихч хэлдэг штэ ягаад өөхөх тийм муу зүйл юм бэ ингээд
одоо тэр эмэгтэйгийн бараг хүсэж байгаа зүйл нь өөхөх байхад амьдрал нь ингээд бүр ингээд тэргийн ч зөвшөөрөхгүй, эмчнэр нь тэрийн зөвшөөрөхгүй ингээд хоолойг нь боож нөгөө нэг чи үхмээр байгаа мó чи үхэн дотаа юм уу таа гэж. Тийм чи үхлээ штэ гээл тэгэл тэгсэн чинь ягаад үхэх нь тийм муу зүйл юм бэ? Гэ тиймээс хойш юу нэг их амар бодож ирсэн. Нэг юм ярьж би яг энэ дээр тэмдэглэсэн аахгүй. Тэгээд манайч маань тэр нөгөө өөрийнхөө дүү уянгаа тэгээд өөрийнхөө нөхөр хоёрын болсон үйл явдлаас хойш доогуураа нөгөө нэг тусаалтаад байсан шүү дээ. Тэгээд нэлээд удаа ингээл өдөр тутам тусаалтаад байсан. Тэгээд тэрийг ингээд эмчтэр ингээд очих гэхээр нэг бол завгүй байдаг тий. Нэг бол үнэхээр өөрөө тэр нөгөө нэг үнэнтэйгээ нүрдлээс айгаад би хор тавтартай болчвол яа хэдэн жил гих бол хэдэн сар хэдэн өдөр гих бол гэж бодож байсан. Тэгээд яг нөгөө эмгтээчүүдийн эмчилгээр очсон чинь ингээд зүгээр нэг уйланхаа үссэн. Тэгээд тэр уйланхаа гэж ингээд авчих юм бол одоо ингээд тусаалталт нь болчихноо ингээд та зөв зүгээр нь гэсэн чинь тэр нь үрд нь илүү хүн туссан. Би ингээл одоо амьдраад байгаа юм уу? Би яг нэг юм хийгээл нэг жүжигээ тоглол зүгээр юм шиг жүжиглээл тэ би ингээ хүчтэй эмхтэй хүн шиг жүжиглээл ингээл амьдраад тахаа өөрт нь тэр хор дотортой болоод үхэн гэдгээс яг амар санагдсан тийм. Тэгээд бас яг цохиолынхаа ерөн хэсгүүдийг ярих юм бол нэг удаа ингээ эмнэлэг татсан чинь охин нь нөгөө уянга яг бурууд шиг хараад толгон ингээ газар дээр тэгээд хүлэн ингээд ингэцэн ингээд сууж идэг. Тэгээд тэр нь болохоор ер нь бол манай ах өөрөө ингээд мод болох тэр ингээд сүүлийн одоо transformation энтрэ хийж идэг. Тийм өөрөө тэгээд нөгөө яасан гэсэн шүү дээ. Мод гэдэг чинь хоёр гараараа газрын гүн рүү ингээд уусч ороод ингээд зогсож байгаа бие махбод юм байна гэдэг. Хүлэн ингээд дээшээгээ. Тэгээд би нэг хэдий юм тэмдэглэж авсан. Тийм тэгэл ер нь бол нэг тийм амар юм бодогдуулсан ном байсан. Тийм энэ болохоор энэ манай нөгөө инх цэцэгч маань нэг жилдэг байхгүй юу? Хаврын тэр нэгэн өглөө метроны буудлын дээр удахгүй үхэл ирнэ гэж зогсоо зайгүй туслах тус түүний нотлогоо болно хэмээн мэдрэгдэхүйд л үнийг ойлгосон юм а гэдэг тусаалттай хэлж байгаа. Үхээ дуудаж байгаа түүний зовлон амьдрал дүр эсгэлтүүдий театрын жүжигээс ялгаагүй гэдгийг олсон. Дэрэгдэн байгаа үхэл түүний хувьд хагацаа дуудаж байгаа хамаат нь эргээд ирчихсэн мэт танил татна байсан. Гэдгсэн байхгүй юу? Тэгэл би яг энэ дээр нэг дүүн болохоор ингээд эмоцоо сайн гаргаж чаддаг тий. Нөгөөт нь болохоор маш удаан тэрийг төвчээд явж чаддаг юм хоёр ихчдүү хоёрын талаар амар гонигт зөвлөж ирсэн. Тий. Тэгээс нөгөө нэг хэсгийг санчлаа гэд. Нөгөө жоохон бахта энэ хоёр уянга инх цэцэг ихч хоёр хамт ингээд төөрсөн, модонд ингээд төөрсөн. Тэгэл том их чинь болохоор яанаас та яана гэж амар санаа зовол яах уу ийхүү гэж тэгсэн чинь жоохон дүүн хоёлоо энэ зүгээр ингээд үлдчихээл та гээд ингээд жоохносоо л ер нь бол ингээд гэр бүлээсээ одоо liberated буюу ингээд жоохон дүүн ингээд би гэр бүлээсээ чөлөөлөгдмөр байна гэдгийг ингээд амар мэддэг байсан. Тэгээд их чинь болохоор юу яриад байгаа юу ингээд энд ойд үлдэх хойлоо ингээд амьд үлдэх хэвээр тийх хэвээр гэл тэгээд байсан. Тэгээд яг сүулт нас те тэгэл ингээд энэ модны энд үлтхийг хүссэн юм байна. Ингээд амьдралын энэ хэцүү юмнуудаас ингээд чөлөөлөхийг өөрийгөө хүссэн юм байна гэд. Тийм. Яг энэ дээр бас нөгөө энэ хоёрын өөрийнхөө тэр трама мэдэрч байгаа мэдрэмжийг хэрхэн туулж байгаа нь ингээд амар өөр гарч байгаа зү. Тэг яг их чинь бол яг дүүн уянгаа болохоор яг адилхан ингээд юм мэдэрч ивэл тэрийг гаргах чинь expressive буюу ингээд тэрийг илэрхийлэхтэй сайн тий юм орчин тойрноо хэн юу мэдрэх бол гэж айхгүй яг ингээд өөрийгөө гаргаж ирсэн. Нөгөөх нь болохоор тийм байсан ч гэсэн дараа л зүгээр энгийн хүн шиг амьдарч чадгаар. Тийм. Ер нь бол тийм. Гэхдээ ер нь миний бодлоор бас уянгаас ер нь тэр цагаан алтан болох үе хүртлээ бол бас өөрийгөө нэлээд дарж амьдэрсэн байна. Тэгсэн баг. Тийм уус тэгсэн тийм шүү дээ. Тэгэл ер нь бол яг нөгөө хүн болгонд нэг тийм тесэрдэг мөч гэж байдаг. Тэгээд бас яаж өөрөөр тесэрдэг гэдэг нь бас байдаг. Тэгээ манай охины тесрэх ер нь бол сонголт нь бол би мод болно гэсэн. Тийм. Тэгээд яг монгол хэлээр би нэг амар гоо орчуулсан гэж бодсон. Энэ гэл сүүлийн өгүүлбэр хэрэгжилж байгаа үгнүүд тэр expressions тэр үнэхээр гоё юмсан. Үнэхээр юм нэг юм надад яг юм шүлгэн донд ороод ирсэн юм шиг төрүүлжсэн. Ингээд нэг юм угаасаа л зөөлхөн ингээл тэр яг ихчийнх нь бас нөгөө өнцөг болохоор ихч нь угаасаа тийм зөөлхөн хүн ингээд нэг юм хүн гэдэг амар мэдгдсэн. Тэгээ надад энэ сүүлийн бүлэг бол үнэхээр таалагдсан.
Миний бодлоор бас нөгөө нэг Монгол хүмүүс чинь ер нь бол Солонгостой нэлээд нэг тийм ийм штэ. Тийм болохоор орчуулах чадвар нь ч гэсэн ингээд Солонгос ингээд culture, Солонгос хэм маягийг нэлээд ингээд сайн ойлгодог, сайн мэддэг хүмүүс болохоор энэ ингээд зохиолч энэ үгээр юу гэж илэрхийлэх гээд байна вэ? Энийг яг юу гэж орчуулвал гоё вэ гэдэг дээр тэгээ нэмэгдээд бас монгол хэлч өөрөө амар тийм баялаг хэл штэ. Тийм болохоор ингээд ер нь бол монгол хүмүүс орчуулахад баг хамгийн дайггүй орчуулгатай болсон байж магадгүй болохоор та битгий. Энэ боломжийг алдаарай. Тэгээд нэг юм хэлчих нөгөө нэг хамгийн сүүлийн мөчөд дүүн амар хэцүүдсэн байхад эмчнэр нөгөө нэг хүчээр ингээд 3 сар ингээд хотод руу будаа хийн гэж хэлдэг аахгүй юу. Тэгээд дүүгийнх нь гар энэ бариад бүх юм ингээд барьж агаад арай гэж хийгээд тэгээд тэр нөгөө гурсан тусмас болцсон тийм нэлийн хүчилсэн харагдаж байгаа аахгүй юу. Тэгээд одоо шууд нөгөө нэг юу наркотинд оруулаа унтуулчих идэхгүй бол гулгаад гаргачихна гэдгсэн чи их чинь яг тэр үед манай дүүгийн сүүлийн хүсэж байгаа юм нь үнэхээр үхэх бол тэрийг нь өгөхгүй байгаа байхгүй хамгийн гол нь. Гээд шууд их чин нас ингээд шууд ингээд одоо болцгоо одоо бол гэд дахиад ихчийнх нь яг тэр нүдэл бэлтэн гарч ирдэг тий. Тэгээ бас яг би энэ зохиолыг уншиж байхдаа өөрийгөө бас яаж ингээд миний ингээд бодож байгаа үнцэг бас яаж өөрчлөж байгааг анзаарсан байхгүй. Яг ингээд анх болохоор яг хоол идэхгүй байхад нь үнэхээр ёо их чи идчихээсээ тэгээ өглөө штэ ихчээ гэж амар бодож исэн чи төсгөлд нь ингээд над хүндээ зүгээр л над хүний зүгээр өглөөнийх нь эцсийн мөчсөн 50 байлгаж байгаа. Битгий жимс өгөх гэж орол битгий ингээд юу байх гэж орол зүгээр л ингээд яг ингээд эцсийн ингээд амьдралаа дурсах мөчийн тий аз жаргалтай энэ хүн угаасаа сонголттой айлтны хийцэн байна тий ийм ингээд хийцэн ийм итгэлтэй энэ хүнийг зүгээр л 50 явуулаад өгөөч энэ хүн ингээд өглийг аль хэдийн хүлээгээд авцсан байхад ягаад тэр ингээд өглийг өөрт нь ингээд тавьж явуулахгүй бүр ингээд өглийг нь ингээд бүр ингэцэн байгаа байхгүй хоёр ингээд баг хосуудыг ингээд баг үхэл их уянгаа хоёр баг ингээд оо болоод хослох гээд ах чинь ингээд амьдралынх нь хамаг хүмүүс ингээд өглийг нь ингээд татаад байсан нас ямар хүнд бар юм бэ гэж жоохон бодогцсон. Тэгэл энэ цохиол төр бол ганц ч сайн эрэхтэй хүн бол та байгааг үнэхэр байгаагүй. Яг хүн аим 6 настай хүн бол ямар ч буруугүй. Их цэцгийн их цэцэг чи өвт. Жив. Тийм жив чинь хөрхий өстө ээжигээ ингээл инээлгч гээл тийм. Жалам. Окей. Жангум. Окей. Живсгэр нэг жавхлан. Тийм. Ер нь хүмүүсийг битээ би уншаасаа гэж бодсон. Тэгээд жоохон ингээд тэгтээ жоох хүмүүс битээ уншаарай. Тийм жоох хүмүүс уншчихгүй. Энд чинь нэг сургуулийн 18 нэг шүү. Солонгосын нэг сургуулийн ном юмсан. Тийм тэгээд эцэг ихэн гомдол гаргахаар. Тийм. Тэгээд энэ хүмүүсийн review нь болохоор New York Times энэ хүн ном нь гэгээрлэр төгсдөг цагаан хоолтны тухай ердийн төвхтэй огтогдол энэ ямар сон орчуулга. Зайлсан. Энэ хүн ном нь гэгээрлэр төгсдөг цагаан хоолтны тухай ердийн төвхтэй байхад цагаан хоолтон болоод гэгэрдэг тэр нөгөө нэг түүхээс бол шал өөр юм байна гэж байна. Би тэнийг тиймэрхүү юм болоо гэжсэн. Тийм тэгээд уншаад extreme мэдрийг хүсэж ивэл энэ номыг уншаарай. За ер нь өнөөдрийн дугаар тамтайсанд баярлалаа. Тэгээд би дуугаар дуусгая гэж бодлоо. Би нэг орой үеэр Барбиний дуу амир их сонсоод байгаа. Би гой солонгос дуу тусгажсэн шүү. Чи юм Барби вэ? Амар хэцүү тэгээ сонсноо. Тэгээ ямар дуу юм? Нэг энэ тог цогоодох юм намайг амар сайн. So life goes on. Солонгос цогж. Яа гонигтэй байна. Анчин гонигтэй цохиолоод гонигтайар тусчихсан. Бай бай. Дараагийн ад цохиолоор уулзцгаая.